багшийн одоо хувьд болохоор зэрэг хүн одоо ядуу зүдүү дарчиг байна гэдэг бол хүний одоо хамгийн том зовлон биш маа гэж үзсэн байдаг тийм ээ. Тэгээд хүний одоо хамгийн анхаарах ёстой одоо асуудал юу юм бэ гэхээр зэрэг эрүүл мэндэд анхаарах ёстой гэдэг. Тэгээд энэ эрүүл мэндийн тухай одоо сургаал яаж та эрүүл байх юм бэ гэдэг юм сургаалыг бол айлцсан. Тэгэхээр зэрэг бурхан багш заа тэгвэл хүн одоо гэдэг чинь эрүүл байх нь их чухал байдаг юм бол тэгээд одоо сургаал айлцсан байна. Гэхдээ хүн бол тэр эрүүл мэндийг хамгаалах, эрүүл байхын тухайд ямар одоо буруу сонголтууд хийж байна вэ гэдэг тэр нь хаашаа очиж холбогдож байгаа юм бэ гэхээр тэр хүний одоо мунхаг байдалтай тийм ээ. Аливаа юмыг үл мэдэх байдалтай очиж холбогдож байна гэсэн. Тэгээд бурхан багш бол юу гэж үзсэн бэ гэхээр тэр хүний амьдралын хамгийн том асуудал бол бидний энэ мунхаг юм. Тэр мунхаг бол бүх юмных нь одоо уг шалтгаан юм байна. Тэгвэл энэ мунхагийг одоо бид нар яаж үүнээс ангижрах юм бэ гэдэг сургаалыг альцсан байна. За ингээд бурхан багш бол үүлийн үрийн одоо хуулийн тухай сургаал альцсан. За тэгээд үүлийн үр бол дөрвөн одоо шинжтэй байна гэж сургасан баг. Тэгэхээр бид тэр энэ үүлийн үрийн хуулийг ойлгочих юм бол тийм ээ. Үнэхээр өөртөө ингээд гарын авлага болгож татуулж чадах юм бол нэгдүгээрт муу үүлийг хураахаас хураах нь одоо зогсчихж байгаа тийм ээ. Хоёрдугаарт буйны чуулганыг буюу чуулган гэдэг нь юу хэлж байгаа гэхээр зэрэг асар их буйныг хураах гэсэн үг тийм ээ. Буйны чуулганыг хураах боломжтой болно гэсэн үг. Шинжлэх ухаанаар одоо тогтоогдсон байгаа маш олон хуулиудыг одоо бид нар амьдралдаа хэрэглэе гэж бодоход хэр тустай вэ гэдэг. Жишээ нь одоо та тагцтай хуулийг одоо ойлгочдоо мэдлээ гэдэг таны амьдрал хэр тустай байдаг юм бэ гэдгийг бид нар бодож байгаа. Хэр бид үүлийн үрийн хуулийн тухай мэдэж ойлгож авах юм бол миний амьдралд энэ ямар тустай байх вэ гэдгийг бас нэг бодох юм. Хичнээн одоо тэр баталцлын хуулийг тийм ээ энэ шинжлэх ухааны энэ орчин үеийн шинжлэх ухааны хуулиудыг сайн мэдлээ гэж бодоход яг хүүхдийн цагт аль нь илүү тустай байх юм бэ гэдгийг бас нэг бодож үзэх хэрэгтэй байна. Яг би зүгээр сая жишээ болгож та бүхэнд хэлсэн шүү гэж тийм ээ. Бид нар ихтэй сургуульд тийм ээ маш олон зүйлийг сурдаг шүү дээ. Тэгэд үнэхээр амьдралд ямар хэрэгтэй байсан бэ гэдгийг одоо бодож үзэх хэрэгтэй байна тийм ээ. Тэгэхээр зэрэг үнэхээр одоо үүлийн үрийн хуулийг үнэхээр сайтар ойлгочих юм бол энэ шиг одоо бидний амьдралд тустай хэрэгтэй зүйл бол байхгүй. Тэгээд би өөрийнхөө жишээ дээр гэж хэлэхэд үнэхээр үүлийн үрийг ойлгосноор тийм ээ таньж мэдснээр би бол маш их аз жаргалтай хүн болсон. За яагаад гэдэг асуулт гарна. Одоо өнөөдрийн орчин үеийн нийгэмд тийм ээ нийгмийн одоо байдал эдийн засгийн байдал маш амархан өсөлтөж хөгжиж юм уу. Тэгэхээр бидний ирээдүйн ер нь баталгаатай байна уу? Баттай юм одоо байна уу гэдэг ийм асуудал гарч ирж байна шүү дээ. Гэтэл үүлийн үрийн хуулийг мэдж байгаа хүнд бол бас айдас бол байхгүй болчихдог. Тэгэхээр одоо дэлхийн ертөнцид тийм ээ эсвэл одоо нийгэмд ямар ч өөрчлөлт гарсан байсан тийм ээ. Нийгмийн байдал одоо яаж өөрчлөгдсөн, систем яаж өөрчлөгдсөн байсан. Үнэхээр би одоо энэ үүлийн үрийн хуулийг ойлгоцсон бол одоо айхаас байхгүй. Би тэр ирээдүйнээс айхгүй шаардлагагүй. Тэгэхээр зэрэг үнэхээр үүлийн үрийн хуулийг бид нар сайтар ингээд ойлгоод үнэхээр гарын авлага болгож чадах юм бол тэр ирээдүй гэдэг чинь миний гарт байна. Би сайн. Аль нэг улсын ерөнхийлөгч Трамп Chinese president Putin хин нэгний гарт миний ирээдүй байна. Яг тэгэхээр зэрэг би өөрийнхөө ямар одоо шалтгаан бүтээснийг би мэдчихэж байгаа. Энэ шалтгаан ямар үр дагавартай тийм ээ ямар үр дүнлөө одоо намайг хөтлөх вэ гэдгийг би одоо бас мэдчихэж байгаа. Энэ хуулийг сайтар ойлгох юм бол бидний одоо ирээдүй гэдэг чинь ямар нэгэн одоо тэнгэрийн гарт байдгүй юм байна. Тийм ээ эсвэл бидний одоо ирээдүй гэдэг чинь бурхан багшийн гарт байдгүй юм байна гэдгийг бид нар ойлгож авдаг. Ер нь бурхан багшаас одоо өөр маш олон одоо гээрэгчд ч юм уу тийм ээ маш олон одоо сэтгэгчд бол таны ирээдүй таны гарт байгаа шүү гэж сурсан бас баг баггүй шүү. Яагаад ингэдэг юм бэ гэдэг бурхан багш бол би энэ хуулийг тэг бүтээгээгүй юм аа. Энэ зам ёсны хууль, энэ ертөнцийн өөрийнх нь хууль. Тийм учраас энэ хуулиар явдаг харин би энийг нээж илрүүлсэн юм аа гэж байгаа учраас бурхан багшийн гарт таны ирээдүй байхгүй гэдэг харагдаж байна.
Тэгэхээр зэрэг ер нь бол бүхний шишнийг одоо маш шинжлэх ухаан шишин тийм ээ шинжлэх ухаантай маш ойрхон шишин гэж нэрлэдэг нь учиртай юм аа. Бид одоо юу гэх альва одоо зан үйлийг үлдээд эсвэл одоо мөргөлийг үлдээд эсвэл одоо бурханд одоо залбирснаар асуудлыг шийддэг юм аа гэж тийм ээ. Бид яаж шийдэх ёстой юм бэ гэхээр тэр асуудлын тэр гарц гаргалгаагийн шийдлийг би өөрөө олох ёстой. Тийм чадвар надад байгаа гэдгийг одоо бурхан багш бол бидэрт ойлгуулахыг зорж байгаа. Мэдээж одоо тийм ээ альва хуулийг эсвэл ямар нэгэн зүйлийг бүтээгчтэй юм аа. Энийг бүтээсэн эзэн байгаа гэж үзвэл энийг бурхан бүтээсэн учраас энийг ямар нэгэн эзэнтэй учраас хэрвээ энэ эзэнд итгэхгүй бол та одоо сүрнэ. Эсвэл одоо тамд очно гэх юм тийм ээ. Эсвэл та энэ эзэнд одоо сайн итгээд залбираад авах юм бол таны ирээдүй гэрэлтэх юм аа гэсэн ийм зүйлийг бол хэлдэггүй байх нэ. Тэгэд ингэж хэлж байгаагаараа би бас мөргөл залбир буруу гэж хэлээгүй гэж тийм ээ. Гэхдээ зөвхөн мөргөл залбирлаар бид нэр асуудлыг шийднэ гэж ойлгох юм бол энэ тийм ч одоо оновчтой биш шүү. Тэгэхээр зэрэг бурхан багшийн сургаалд юу гэж үздэг юм бэ гэхээр зэрэг та ямар одоо шалтгааныг тавьсан байна тийм ээ. Тэнд ямар үр тарьсан байна. Тэр үрээс л одоо үр дүн гарч ирнэ тийм ээ. Тэр чинь одоо боловсрно. Тэрийгээр л одоо та амсна гэж айлддаг. За тэгээд үйл өөрийн дөрвөн шинжтэй гэдэг түрүү биш маань айлдчихсан. За нэгдүгээрт нь болохоор зэрэг үүлийн үр одоо магттай заавал боловсрно гэж. За энэ нь болохоор зэрэг нэгдүгээр шинж нь байна тийм ээ. Үүлийн үр магттай гэж одоо бас ярьдаг. Тэгэхээр энэ ямар утгатай юм болоо? Энэ үүлийн үр магттай гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхээр зэрэг одоо сүрг тийм ээ. Муу үүлийн үр бүтээсэн л бол үр дагавар нь 100% муул байна. Хэрвээ та зөв сайн зүйлийг одоо үйлцэх юм бол үр дүн нь 100% зөв сайн зүйл байна гэж. Тийм ээ. Тэгэхээр энэ бол үүлийн үрийн нэгдүгээр шинж нь байна. Хүний амьдрал ч гэсэн тийм ээ бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн их түгээмэл зүйл шүү дээ тийм ээ. Бизнесийн ингээд ямар нэг төсөл хэрэгжүүлж хахад шинжээч гэж байна. Шинжээч бол яадгүй тухайн төслийг хэрэгжихэд ямар үр дүнтэй байх вэ? Хэдий одоо хэмжээнд энэ хэрэгжих боломжтой вэ гэдгийг шинжээд за 70-аас 80% та энэ төсөл үр дүнгээ өгөх юм байна гэвэл яадаг бах нь хөрөнгө оруулалт эхэлдэг. Тийм учраас заавал одоо тэр тухайн одоо бизнесийн эрхэлж байгаа нэг одоо комисс байдаг юм уу? Эсвэл нэг одоо шинжээчтэй юм. Тэр хүмүүс заавал тэр төслийг шинжиж үздэг. Тэгж байгаа. За энэ бол 80% одоо өгөөчтэй төсөл юм байна шүү гэх юм бол хөрөнгө оруулагчд яадаг байна. Маш дуртай одоо хөрөнгө оруулж хэлдэг байна. За хэрвээ энэ төсөл чинь ерөөсөө 100% өөр ашиг авах юм байна шүү гэх юм бол яах вэ? Банк манганд хөрөнгө одоо хадгалаад юу гэх вэ? Хамаг мөнгө одоо ийш нь л хийчихье гэдэг юм шийдвэр гарах нь шүү. Тэгэхээр зэрэг үйлдвэрийн одоо хуулийн дагуу тийм ээ та сайн үйлийг үйлдэх юм бол 100% өөр ашиг тэгээд ингэж одоо бурхан багш сургаад байхад яагаад сайн үйлийг үйлдэж болохгүй аа тийм ээ ямар шалтгаан ба. Тэгэхээр энэ бол бас нэг одоо арга гэсэн үг тийм ээ. Сайн үйлийг үйлдэхэд бол бид нар энэ үйл өөрийнхөө шинжийг өөрөө мэдэх хэрэгтэй байна. Тэгэхээр зэрэг ямар ч одоо салбар байсан тийм ээ. Нийгмийн салбар ч хүний хөгжлийн одоо салбар ч байна тийм ээ. Ямар ч салбар байсан бид нар дандаа үр өгөөж нь юу юм бэ гэдгийг хардаг үстэй тийм ээ. Үр дүн нь юу юм? Энэ үнэхээр сайн үр дүнтэй байх юм уу гэдэг чинь бидэрт маш их чухал байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг ийм л учраас энэ үнэн итгэж их чухал. Тэгэхээр шинжлэх ухааны ингээд одоо сүүлийн үед хийж хамгийн одоо чухал тийм алхмууд ингээд одоо энэ санаа тавьж байгаа зүйл нь болохоор зэрэг энэ үннийг олъё. Энэ яг үнэн юм уу? Үнэн юм уу? Зөв юм уу гэдэг ийшээ ингээд хандж шít. Энийг үнэн гэж тогтоочих юм бол яах нь? Ямар ч асуудалгүй одоо хөрөнгө оруулалт орж ирэх юм уу? Дэмжлэг ирэх юм уу? Тэр нь одоо ирэх гээд.